Хөөс. Чи төрс өдрөөр юу их чинь? 5 дахь таарж байгаа юм л шүү дээ. Яа 28. Найз нь сонгуулаа өгчөөд гэтээ бас яг тодорхойлсон юм байхгүй бол юутай сонгуулаа өгөн дөө. Оо тийм үү. Сонгуул харж байгаа юм. Тий. Чи тэгээ төрс өдрөөр сонгуулаа өгөх гэж юм. Тийм шүү дээ. Төрс өдрөөр сонгуулаа өгөх тийм шүү дээ. Юу тэнэг гэж энэ сонгуул өгөх гэдэг чинь бидний өөрсдийнхөө төлөө хийж бол хамгийн чухал алхмуудын нэг байхгүй юу? Ер нь тэгээ сонгуулаа өгөх хэрэгтэй шүү дээ найз. Тийм шүү дээ. Чухал шүү дээ. Хоёлоо юу ах уу? Сонгуул хаамт хүү? Тийм л да. За дээ. Цаад үйлсээ чи юу авч хүн төрс өдрөөр. Цаа ч бол төлөвлөгөөгүй байгаа юм байна. Гэхдээ бит хоёр юу харуулсан? Сонгуулийн өдөр таарж байгаа юм байна. Хамт яв сонгуул өгөх болсон. Тэгээ юу их үү? Юу сонгуул вэ? Сонгуул өгөх гээд байгаа юм уу? Тийм худлаа юмд явж яадгийн тоор хайрын цагийн гарц штэ. Тэгээд ч дээрээс нь тэрнийг санал хураалтан зөв явдаг ч юм уу, явдггүй ч юм уу, тэр гарсан усууд нь яг ямаа хийдэг ч юм уу, хийдгүү ч юм уу, аюу бүрэнхий штэ. Тэгээд чи бодтоо. Чамаар л дутав гэжтэй тийм сте. За тийм ээ штэ. Тийм ээ байхгүй юу? Тэрний оронд өөр мийсэн дэр хоёлаар юу хөө? За тийм ээ. Тийм. Бүхэл бүтэн Монгол улс өндөр надаар дутаал. Тийм бас байхгүй. Бэдгүй юм. Май ан дэги бас үний ярьж байгаа юм. Юугээл ганцхан өглөө дандуулаад байгаа юм. Үеч. Сайн дэги хэлж чинь. Сонгуул гэдэг чинь аим бодлаантай гэжтэй. Тэр хар машин чи зүгээр битрийг аим юм хэлбэрийн юм тарих угаадаг аим худлаа гэжтэй. Юу нэг сонгуул Монгол яах гэж манай Монголд сонгуул 20. Чи тэгээд энэ зэргийн юмыг өөрөө судлаад уншчих чадваргүй юм уу одоо хүртэл? Юугээл хүн болгон тархиа угаалгаал яваад байгаа юм. Наад хар машин идэр санал ингэж худлаад толдог гэдэг чинь худлаа шүү дээ. Залуучуудыг улс төрөөс хол ойлгох гэсэн оролдлого шүү дээ. Одоо чи залуу юм ээ ийм зэргийн юм давтгаа болоо чи. Ямар ч үзэл бодлохгүй. Нaan чи хүмүүс үзэл бодлоо илэрхийлж гэнэ гээд бөө юм болж байгаа чи гэсэн үзэл бодлохгүй байна та. Тийм байхаас мэд үчих хэрэгтэй заяа. За. Тэг наадах юм өргөслөөр яар.